Хэрвээ бид махыг түүхийгээр нийтдэг байсан бол юу болох вэ? Та бүхэн түүхийн махны дэглэмгийг сонсч байсан уу? Түүхийн махаа гэж гайхаж байгаа хүмүүс байж магадгүй хэл та. Тийм ээ, та зөв сонссон. Өдөр бүр түүхийн мах идэнэ гэсэн үг. Хүндрэлтэн хөгжлийнхөө үе шатанд түүхийн мах иддэг байсан байж байгаад махаа болгож буюу боловсруулж иддэг болсон. Гэхдээ түүхийн мах иддэг байсан хүмүүс бидний өвөг эцэг гэхээр идэх боломжтой ч юм болов их бодол төрдөг бахал та. Түүхийн мах идэж бол хамгийн шилдэг арга юу вэ? Түүхийн мах идснээр таны бид яг ямар нөлөөлөл үзүүлэх бол аж туус гэж байдгүй. Гэх мэтчлэн маш сонирхолтой зүйлсийн талаар мэдж авцгаая. Живела таны гэр бүлд зориулж бүтэв. Түүхийн махны дэглэм барьж байгаа хүмүүсийн хэлж байгаагаар бол мах түүгээр маш их амин дэм, шимт хвжээлэхтэй эрүүл мэндэд тустай учраас түүгээр нь хэрэглэхэд ямар ч асуудал байдаггүй гэж ам дамжин ярьсаар ирсэн. Гэхдээ энэ ямар ч нотлохоо баталгаагүй албан бус их сурвалжуудын мэдээлэл байгаа юм. Тэгсэн зарим судалгаа шинжилгээний ажлуудаас харсан ч махыг боловсруулж буй чанахын зарим нэр төрлийн витаминуудыг эзэс шимт хвжээлүүдийг бууруулдаг их үр дүн гарсан байна. Түүнчлэн уг ажил дээр түүхийн мах нь хүмүүсийн энергийг нөхдөг, улам сайжруулдаг ба хүмүүсийн бэлгийн дурвслыг нь улам нэмэгдүүлдэг гэх мэтлэн олон сайхан талуудыг дурдсан байв. Гэхдээ магадгүй энэ судалгааны ажил хэтрүүлэгтэй байж болох мэт санагдсан. Энд дурдсан сайн талууд нь муугаад авч гарч чадах болов уу? Түүхийн мах нь хүний биед хэрхэн нөлөөлөх бол хэмээн ярихаас өмнө хэд хэдэн асуудал тулгарч таарнаа. Мэдээж махыг түүгээр нь идэх гэж байгаа хойно жижиглэх нь ойлгомжтой. Гэхдээ хэдий жижигсэн ч бидний шүд үнийг дийлэхгүй. Түүхийн маханд их хэмжээний коллаген агуулгадж байдаг ба энэ түүхийн махыг жижиглэхэд хүндрэл учруулдаг байна. Коллаген нь усанд унтахай байдаг тул бид бүгд чанж шарж болгож идснээр зөөлрөн идэхэд илүү амар болдог. Дээрээс нь бид бүгд одоо ямар чон нохой байгаа ш. Тэдэн шиг хатуу шүд байхгүй болохоор угаасаа түүхийн махыг маш жижиглэн болгодгүй юм бол идэхэд хэцүү л дээ. Тэгэхээр ерөнхийдөө ердийн хүмүүс түүхийн махыг өдөржин богшиг жажилсан ч жижиг болох нь бараг боломжгүй юм. За тэгээд өдөржин ажиллаж байгаад залхаад залиглаа гэж бодъё. Энэ нь урт хугацаанд таны биед тэр тусмаа таны гидс ходоодонд буюу хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд асар их хор хөнөөлийг учруулах болно. Цаашлаад түүхийн мах нь хүний биед хортой бактериуд болох E. coli, Salmonella, Yersinia зэргийг агуулдаг. За тэгээд таны биед эдгээр бактериуд орчвол та янз бүрийн өвчнөр өвдөж эхэлнэ. Наад захын диарея, гидс баслах, уйлж халуурах гих зэрэг шинж тэмдэг ажиглагдаж цаашдаа аимшигтай өвчин тусах эхлэл тавигдана. Гэхдээ та түүхийн мах идсний дараагаар 24 цагт ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдахгүй бол идээд байж болно гэж ойлгож болохгүй. Таны биеийн онцлогоос хамааран шинж тэмдэг илэрх хугацаад өөр байж болдог болохоор идэж болно гэсэн үг бас биш. Дахианы мах түүгээр нь идэх юм бол та Salmonella гэх айхтар хортой бактеритай нүр тулна гэсэн үг. Түүхийн махыг цаашаагчид илүү өргөн уурга өгдөг гэж итгэдэг. Итгэдэг ч гэждээ бүр тооцоолчихсон. Жишээлбэл 100 г түүхийн үхрийн махнаас 17.2 г уурга гаргадаг аж. Энэ бол маш өндөр тоо юм. Гисэн идэж уурга ихтэй байлээ гэд аливаа зүйл хим хэмжээс хитрэх нь буруу. Хүн өдөрт өөрийн биеийн жингээс 1 кг тутамд 2 г-аас бага уургийг авах ёстой байдаг хэмээн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар тогтоогдсон байдаг. Гэтэл 100 г маханд 17.2 г уурга гэхээр хэвийн хэмжээс хитэрсэн зүйл болох нь тодорхой. Хүний биед өдөр тутам авах уурга нь хитэрсэн тохиолдолд ус гүйчих, огүйд сүрэх, бөөлжих, цувалдах, толгоо өвдөх болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны гажуудал зэрэг үүсгэх нь тогтоогдсон. Энэ цаашлаад зүрх судасны, за тэгээд элэг бөөрийн гэмтэл өвчлөлт хүргэн эцэстээ үхэл рүү хөдөлдөг юм а. Та үнэхээр л түүхий ямар нэг юмны дэглэм барихаараа бол ягаад түүхийн ногооны дэглэм барьж болохгүй гэж. Re-explained. Живела таны гэр бүлд зориулж бүтэв.